Дэлхийн хөгжиж буй орнуудад махны хэрэглээ байнга өсч байна. Би та бүхэнд нэг жишээлээ. Тухайлбал 1960 оны үед нэг хүний махны жилийн дундаж хэрэглээ 10 кг байсан бол 2000 он гэхэд энэ 26 кг болж өссөн байна. Тэгвэл 2030 онд нэг хүний махны жилийн дундаж хэрэглээ 37 кг хүрнэ гэсэн судлаачдын дүгнэлт гарсан байна. Манай улсын хувьд хотчлт эрчимтэй явагдаж байгаа нь махан бүтээгдэхүүний хэрэглээний өсөлтийн үндсэн шалтгаан болж байна гэж үзэж байна. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалan бүтээгдэхүүний нэр төрөл олширч түүнийг дагаад чанар сайжрах ёстой. Үүнийг бид бүхэн зах зээлийн энэ зарчмыг махан бүтээгдэхүүний төрөл болох хямны нэр төрлөөс харж болно. Хямд дуртай шүү дээ. Хуучин цагийг бодвол хямны төрөл сонголт ихтэй болсон. Баяр ёслолын юм уу, зочдтой зурж бэлдэх ер нь бол хэрэглээндээ зориулж хямаа сонгож авдаг. Гэхдээ энэ олон төрөл дотроос хамгийн гол нь чанарыг анхаарах хэрэгтэй. Монголдо үйлдвэрлэсэн хямд илүү дуртай. Ер нь хэрэглэгч бид нар анхнаасаа бүтээгдэхүүнээ шалгаж авах хэрэгтэй. 100% баталгаатай хүнс гэж байхгүй шүү дээ. Хэрэглэгч худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай эсэхийг шалгах шаардлагатай. Ялангуяа сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой үнэн худал мэдэгдэхгүй олон мэдээлэл гарах болсон нь хэрэглэгчдийг эргэлзэхэд хүргэж байна. Тухайлбал хямтай холбоотой сөрөг мэдээллүүдээс тоочвол хямыг ямар ч хамаагүй махаар хийдэг. Үйлдвэрлэлийн нөхцөл бохор орчинд явагддаг. Хямны үйлдвэрт ажиллаж байсан ажилчид ахиж хизээж хям хэрэглэдэггүй гэх мэт сөрөг мэдээллүүд байсаар байна. Хэрэглэгч болон худалдан авагчдын дунд үүсэж байгаа энэ хүү сөрөг ойлголтыг залруулахаар мөн амтрахан эдхийг хүслэх хямаа баталгаатай хүнс гэдэгт итгэн эргэлзэхгүй сонголт хийдэг байх тэрхүү боломжийг олгохоор Trust Trade компани биднийг өөрийн үйлдвэрүүдтэй урьсан юм. Дотоод хяналтыг бүрэн хэрэгжүүлж бүтээгдэхүүн үйлчлэгээний чанарыг сайжруулсан нь тус компанийн хувьд Монголын хямны зах зээлд жишг болсоор байна. Trust Trade компани нь 2014 онд махыг хасах 40 градус хүн хөлдөөх зойр бүхий ангилан боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан юм. 1000 тонн махыг хадгалах боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр нь олон улсын чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, махны чанар, эрүүл ахуйн байдлыг бүрэн хангасан технологийн цогц шийдэл бүхий үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь ашиглалтанд орсноор хямны үйлдвэрийн гол түүхийд болох махыг өөртөө ангилан ялгаж сорддог болсон бөгөөд энэ нь хямны чанарт сайнаар нөлөөлж чадсан байна. Аливаа аж ахуйн нээж өөрсдийнхөө хүнсний бүтээгдэхүүний үндсэн түүхийдээс ахгуулаад бэлэн бүтээгдэхүүн болох үе шат жоор орцсон. Няс судлалын болон химийн иж өрн шинжилгээ хийн гэдэг нь тухайн аж ахуйн нээж хүнснийхэн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал дотоодын хяналтыг бүрэн гүйцэд тавьж чадчихжээ гэсэн үг ээ. Trust Trade компани нь хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнийг бэлэн болгон хүргэхдээ түүхийн эдийн дамжлага бүрт хяналт тавин тохирох стандартын шинжилгээнүүдийг тогтмол хийдэг байна. Тухайлбал орчны агаар усны шинжилгээг улирал дутамд, хувцас, хөөмий, гар, тоног, төхөөрөмж, бэлэн бүтээгдэхүүний арч тасын шинжилгээг өдөр бүр хийж байна. Манай үйлдвэр нь түүхийн эд материалыг хүлээж авахаас өксүүлээд эцсийн дамжлага хүртэлх бүхий шат дамжлага дээрээ бол дотоод хяналтыг бол хэрэгжүүлдэг. За энэ дотоод хяналт нь бол мэдээж эрүүл ахуй ариун цэврийн хяналт бол байж гэн. Дамжлага хоорондын хяналтын тогтолцоо байж байгаа. За бусад стандартуудыг дагаж мөрдгөөрөө бол онцлог байгаа. Хэрэглэгчдээс янз бүрийн санал гомдол илэрхийлэлтэй мэдээж бүтээгдэхүүн буюу хямн дотроос янз бүрийн гадны бие дэлгэрэх жишээлбэл металлч байдаг юм, ялгарууд илэрлээ гэсэн юм санал гомдол маш их байдаг. Тэгвэл Trust-ийн хямд тийм байх магадлал юу нэрээд байна? За манай түүхийн эд материалыг бол 100% Trust Meat үйлдвэрээс бол бидэнд бэлтгэж өгдөг байгаа. За мэдээж Trust Meat үйлдвэр маань бол англи ялгалт хийж сортлоод за лабораторийн шинжилгээнийхаа дагуу бидэнд бол илгээж байгаа. За энэ бүтээгдэхүүнийг бид хүлээж аваад үйлдвэрлэлд оруулахаас өмнө хяналтыг бол тавьдаг байгаа. За уг хяналтыг тавихдаа
гадны биет илрүүлэгч, металл илрүүлэгч тоног төхөөрөмжөөр шалгасны үндсэн дээр энэ түүхийд материалаа үйлдвэрлэлд оруулдаг учраас ямарваа нэгэн гадны биет орох ямар ч боломж бол байхгүй. Та бидний хамтран идэх дуртай хямыг үйлдвэрлэдэг үндэсний шилдэг үйлдвэрлэгч Trust Trade компани талаар ярих зүйл их олон байна. Тухайлбал Trust Trade компани өөрийн салбартаа анхлан нэвтрүүлж байгаа дотоод хяналтын тогтолцоо, технологиудын дэвшлийг нь үнэлж 2014 оны хүнсний мандаа үйлдвэрээр шалгаруулсныг онцлоё. За дэвшилтэд техник, технологиг нэвтрүүлж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл эзэмшиж хүн амыг эрүүл баталгаатай хүнсээр хангах явдалд дөрвтэй хөв нэмэлт оруулж гадаад дотоодын зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр аж ахуйн газруудыг шалгаруулж Монгол улсын хүнсний мандаа үйлдвэр цолоор шагнадаг. За манай махны үйлдвэрийн салбарын 150 гаруй үйлдвэрлэлтэн дотроос Trust Trade компани энэ шалгуур үзүүлэлтийг биелүүлж 2014 онд Монгол улсын хүнсний мандаа үйлдвэрээр шагнагдсан. Trust Trade компанийн түүхийн эдийн дамжлагад дотоод хяналтыг лабораторийн болон бусад хэлбэрээр шат дараатай наривчлан тавьж ажилладаг бол чанарын асуудлыг мөн л энэ хэмжээнд авч үзэж байна. Тухайлбал түүхийн эдийг ханган нийлүүлэх асуудалд онцгой анхаарч, жаргалан болон алтан тарайн гахаан аж ахуйгаас гахаан махыг өөрийн Trust Meat ангилсан махны үйлдвэрт нийлүүлдэг байна. Ингэснээр бүтээгдэхүүний технологи сайжирч, эцсийн бүтээгдэхүүн амт чанарын хувьд Европ стандарт руу ойртуулж өгч байгаагаараа онцлогтой. Гахаан мах хямд орсноор бүтээгдэхүүнийг илүү зөөлөн, амтлаг болгож өгдөг. Тийм ч учраас 2006 онд том цагаан буюу Ландерс үйлдвэрийн 3000 гаруй гахаатай гахаан аж ахуйн фермийг ашиглалтанд оруулсан байна. Хэрэглэгч та бүхэндээ хандаж хэлэхэд гахаан аж ахуй маань 6 нэр төрлийн тэжээлээр бэлтгэсэн баталгаатай бүтээгдэхүүнийг хямныхаа үйлдвэрт нийлүүлж чаддгаараа бахархдаг. Судалгаанаас үзэхэд хэрэглэгчдийн 66% нь гахаан махан хямыг чухалчилдаг байна. Тэгээд ч хямны хэрэглээ өндөртөө тооцогддог. Европын орнуудад хямны хамгийн гол түүхийн эд бол яхан аргагүй гахаан мах байдаг байна. Сайн байна уу? Би Эрхүү хотын Орос бүрэлдэхүүний компанид төлөөлөн ажиллаж байна. Trust Trade компани тогтмол ирдэг. Ингэхдээ тоног төхөөрөмжийг шинчилж чанарын болон стандартын шаардлагыг дэлхийн түвшинд хүргэх зорилгыг хэрэгжүүлдэг. Иймээс би тус компани үйл ажиллагаа өргөж өөрийн нэрийн сайн чанарын бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн талархлыг хүлээх болтугай гэж ерөөе. Тухайн байгууллагын оршин тогтнох гол үндэс нь ажиллах боловсон хүч юм. Энд Trust Trade компани ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч бүдэн жилийн төлөвлөгөө гарган түүнийг хэрэгжүүлдэг байна. Үүний дүнд өнөөдрийн байдлаар тус байгууллагад ажиллаж байгаа нийт боловсон хүчний 92% нь мэрэгжлийн болон мэрэгшсэн боловсон хүчнүүд байх жишээтэй. Ажилчдыг зөвхөн ажлын байранд бэлтгэхээс илүүтэй хувь хүн талаас нь хөгжүүлэхийг чухалчилдаг тул аюулгүй ажиллагаа, технологи, эрүүл ахуй, хувь хүнийг хөгжүүлэх шатлсан сургалт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна. Мэрэгшсэн болон мэрэгжлийн боловсон хүчнийг чадварчуулахад бусад улс орны салбарын туршлагуудыг судлуулж, бүгд найрамдах Солонгос улс болон Оросын холбооны улсад тогтмол суралцуулдаг бол энэ үйл ажиллагааг улам өргөжүүлж хамгийн сүүлд 2014 онд хямны технологи болон амт чанарыг тодорхойлогч холбооны бүгд найрамдах Герман улсад мэрэгжилтнүүдийг суралцуулжээ. Миний хувьд Герман улсад 2013 онд мэрэгжил дэвшлүүлээд ирсэн. Мэрэгжил дэвшлүүлснийхаа хүрээнд өөрийн гахаан аж ахуйд тулгуурлан 100% цэвэр гахаан махаар хүнсний нэмэлт байжуулагч буй Герман технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчтэй хүрэхээр зорин ажиллаж байна. Хүнсний бодлогын тулгамдсан гол асуудал бол бүтээгдэхүүн эрүүл ахуйн аюулгүй байдал л да. Одоо шинэ хуулийн зарчмуудаар бол үйлдвэрлэгч нь өөрөө хяналт тавьж өөрөө хариуцлага хүлээдэг. Энээс өмнө бол мэрэгжлийн хяналт хариуцлагыг хүлээхээр тийм тогтолцоо байсан юм ч гэдэг. 13 оноос эхлээд үйлдвэрлэгч нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ төлөө хариуцлага хүлээх. Энэ чиглэлээр манай үйлдвэрүүд бол чадвах буй болж байгаа. Хэрэглэгчдийн дээдлэн чанарыг эрхэмлдэг хүнсний мандаа үйлдвэр Trust Trade компани хамт олонны үйл ажиллагаа цаашид үргэлжилсээр байна. Эрүүл, аюулгүй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчид хүн болгонд хүрэхийг зорддог тэдний эрхэм үйлс үр дүнгээ өгч, нийслэлийн мэрэгжлийн хяналтын газраас шилдэг, ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч батламжийг авсан байдаг.
Эрүүл амьдралын зөв дадал хэвшил энэ бол зөвхөн эрүүл хүнс хэрэглэхээс эхлэх учиртай. Харин энэхүү баталгааг Trust Trade компани хамт олон та бидэнд хэрэглэгчдэд ямар ч эргэлзээгүйгээр олгож байгааг нотлон харууллаа. Чанартай хүнс та бидний хэрэглээ.